За сайн байцгаана уу. За өнөөдөр нийслэл зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд оролцож байгаа их таатай байна. Ер нь яг 2009 онд Монгол Улсын ерөнхийлөгч өөрийнхөө мөрийн хөтөлбөрийн нэг гол хэсгийг болохоор иргэдийн оролцоо төлөвлөлтөд сарлах бодлого явсан шүү дээ. Тэгээд энэ хүрээнд 2009 оноос хойш ерөнхийлөгчийн хамгийн ихэж гарсан зарилгуудын нэр болохоор энэ чиглэлээр ажил хэсэг байгуулах. Тэгээд төлөвлөлтөд сарлах иргэдийн оролцооны чиглэлээр өчигдөр хуулийн төсөл холбогдох дөв журмуудыг босгох энэ чиглэлээр хандсан явсан. 2013 онд ерөнхийлөгч дахин сонгохдоо болохоор ухаалаг төрлийн тогтолцооны бодлогыг ингээд зарлаад явсан байж байгаа. Тэгэхээр энэ ухаалаг төрлийн бодлого бодлогын болохоор нэг гол зөвхөн бодлого нь өөрөө иргэдийн оролцооны энэ бодлого болж явж байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд уулзахдаа бас яг энэ чиглэлээр ажиллаж явж байгаа хүмүүс албад ингээд уулзж байгаа төсөлж байна. Тэгэхээр ер нь би бол өөрийнхөө та бүхэнд тавих одоо танилцуулга дотор нь хоёр хаваагаад бид өнөөдөр яагаад иргэдийн оролцоо гэдэг асуултыг энэ төрлийн бодлогын хэмжээнд гаргаж тавьж байгаа юм бэ гэдэг нэг хоёр дахь хэсгээ болохоор энэ чиглэлээр бид ер нь яг ерөнхий шалтгааны газрын зүгээс ерөнхийлөгчийн зүгээс ямар бодлого өгч байгаа үүн дээр хэрхэн хоорондоо хандаж ажиллах гэдэг ийм хоёр чиглэлээр танарт бас санал солилцох зүйтэй болж боддог юм аа. Яг бол иргэдийн оролцоо гэдэг энэ асуудал та өөрсдөө мэдэн штэ. Улаасаа 2009 он хүртэл ингээд тодорхой хэмжээнд орхидод ингээд ирсэн ийм асуудал. Тэгээд ер нь энэ асуудал яагаад ингэж төрийн бодлогын хэмжээнд тавигдах тийм асуудал гэсэн юм бид та бүхэн санаа хийх бодож байгаа л да. Олон одоо тайлбарлалт дээр шалтгаан гарна. Гэхдээ яг одоо тухайлсан хэдэн тийм тайлбарын тавих зүйтэй байна. За юуны өмнө болохоор Монгол Улсын төсвийн харилцаа гэдэг бодож үзэх юм бол ерөнхийдөө 2091 онд дарсан хувьсгал үр дүнг өгсөний дараа төсвийн харилцаанд өөрчлөлт орсон байдаг. Тэр нь 92 онд батлагдсан төсвийн тухай хууль. Энэ төсвийн тухай хууль өөрөө тийм харьцангуй орон нутагт эрх мэдэл өгсөн либерал тийм чиглэл гарсан хууль л да. Тэгээд 92 оны төсвийн тухай хууль 2002 он хүртэл үйлчилсэн. Тэгээд энэ хугацаанд орон нутгийн төсвийн харилцаа ямар байсан гэхээр Монгол Улсын нийт одоо төсвийн зарлагын талаас нь авч үзэх юм бол 40 орчим хувь нь орон нутгийн төсвөөр дамждаг. Одоо болохоор нийт одоо татварын орлого төсвийн орлогын бас 40 орчим хувь нь орон нутгийн дамждаг юм явж ирсэн. Тэгээд 2002 онд төсвийн харилцааг хоёр хуулийг зохицуулсан. Нэг нь удирдах санхүүжилтийн тухай хууль, хоёр дахь нь бизнесийн тухай хууль гэдэг хоёр хуулийг зохицуулсан шүү дээ. Тэгээд энэгээр юу болсон гэхээр ерөөсөө орон төгсөн байсан эрх мэдлийг шууд 5 дахин бууруулсан гэдэг. 2002 оноос хойш орон нутгийн төсвийн нийт улсын хэмжээнд эзлэх хэмжээгээр авч үзэх юм бол ерөөсөө орон зарлагын хувьд 7-8% дээр ингээд бууссан. Тэгээд үндсэндээ ингээд 5 дахин багассан юм байдалтай болсон л доо. Тэгээд үүнээсээ хамаарат юу болсон гэхээр орон нутгад ерөөсөө төсөв хөрөнгө байхгүй, эрх мэдэл байхгүй болоод ингээд явахаар ямар асуудал гарсан гэхээр сумын хэмжээнд, дүүргийн хэмжээнд, аймаг нийслэлийн хэмжээнд урсгал зардлаа хүртэл санхүүжүүлэх тийм боломж байхгүй болоод ингээд явсан. Хэд төлөвлөлт бий болсон. Тэгээд үүндээ би зөв боддог юм л да. Үүний одоо нийгмийн үр дагавар ямар байдалтай гарч ирэх вэ гэхээр бид ингээд 2009 онд ерөнхийлөгчийн тэр зэрлэг өдөртөн чиглэлийн дагуу төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тийм одоо арга хэмжээг аваад төсвийн тухай хуулийн эхний одоо орон нутгийн холбоотой эсгүүдэд бид ингээд иргэний танхимуудаар шилжүүлээд явж байхад манай гавьяд хуульч Чимэдва байгуулж өөрөө орж суудаг байсан. Тэгээд Чимэдва хэлжсэн л да. Яг энэ ерөнхийлөгчийн бодлого хэцүү бодлого болж байна. Яагаад гэвэл ийм арга хэмжээ авахгүй бол орон нутгч нь чимээгүй хот болчихлоо шүү гэж. Та бүхэн чимээгүй хот гэж нэг оршил газар хэлж дээ. Тэгээд ирээдүйн хатгаа болчихсон. Тэгээд тухайн 2008 онд статистик дээр тийм сонирхолтой гардаг шүү дээ. Тэр та анзаарсан бол 2008 онд оны жилийн статистикийн мэдээг болохоор улсын хэмжээгээр 80,000 хүн Улаанбаатар хот руу хөдөө хос үүж ирсэн байна. 80,000 хүн. 80,000 хүн гэж одоо
нэг сум дунджаа 3,000 хүн амьдардаг гэж бодоход үндсэндээ манай засаг хангалтын газрын даргаас нэг жилдээ бараг одоо 8,000 3,000 орчим тийм 20 эдэн сум байх болох тийм хэмжээний хүмүүс Улаанбаатарт үргэлжлэж байгаа байхгүй. 2009 онд 50,000 хүн, 2010 онд 50,000 хүн гэж үргэлжлсэн гэдэг. Тэгээ нүүж ирж байгаа хүмүүсүүдээ нэг одоо нэг тал нь үнэхээр Улаанбаатар хотод эрэхтэй ихэнх одоо олон хүүхэд агуулчихсан. Тэгээ дунд насны хүмүүс тэгээд ажил мэргэжил байхгүй. Ирээд одоо Улаанбаатар хотод одоо ажил олох нь их багтай. Тэгээд тэр агуулгаараа Улаанбаатар хотод нөгөө улаасаа байгаа тэр ухааны дарамтыг улам бүр хэсэгдэг. Тэгээд Улаанбаатар хот чинь тэр үед 2010 онд нийслэлийн сайн байгууллагаас хийсэн судалгаа гэдэг чинь ядуурлын түвшин улсын хэмжээгээр авч үзэхэд ядуурлын түвшин бол буураагүй харин ч нэмэгдэх хандлагатай нэмэгдэх хандлага анхаарсан гэхээр Улаанбаатар хотод ядуурл нэлээд нэмэгдэх нь явчихсан. Ийм байдалтай явж ирдэг. Тэгэхээр нэг юм одоо нийгмийн сөрөг тал байна. Хоёрдугаарт нь бид яагаад энэ иргэдийн оролцоог гол бодлого болж явж байгаа юм тэгэхээр ерөөсөө Монгол улсын хөгжлийн асуудал. 2004 онд хэрэг таван санаж байгаа бол элбэдэрж ерөнхийлөгчдийн үед ерөнхий сайд байж хат 2004 оны жилийн эцсийн статистик мэдээ Монгол улс түүхэнд анхудаа эдийн засгийн өсөлт нь 10% гарсан шүү дээ. Түүнээс ерөн жил болгоно гэж 2 онтой тоотой өсч ирсэн тийм ээ. 17 онд 11 онд бол Монгол улсын эдийн засаг 17% өссөн гэдэг. 17%. Тэгэхээр одоо энэ өсөлт одоо иргэдэд яаж наадж байна? Айл бүрхэн хаагаар энэ эдийн засгийн өсөлт орж байна уу юу? Хүмүүсийн одоо иргэдийн маань амьдрал ярихсан сайжруу гэхээр хэрэгцээ төрүүлдэг байхгүй юу? Тэгээд та бүхэн хэрэг анзаарсан бол де факто жаргал сайхан гэж нийтлэх гэдэг чинь тэр сарын өмнө нэг бичсэн байсан тэрэндээ бичсэн байсан л да. Хоногийн $1.5 бага тийм одоо орлоготой иргэд болохоор одоо Монгол улсын нийт иргэдийн 27% байна. 10 жилийн өмнөхөөс зөвхөн 2 пунктээр л буурсан гэж. Тэгэхээр $1.5 гэдэг чинь хоногийн гэдэг чинь жилдээ нэг 700 мянган төгрөг болж байна л доо. Тэгэхээр зарим иргэдийн маань жилийн орлого нь одоо 700 мянган төгрөг хүрэхгүй хэмжээтэй байж хаад та өөрсдөө мэдэн шүү дээ Улаанбаатар хотод уушаа газар цэнгэний газар те зарим хүмүүс бол 700 м мөнгийг огт авахгүй орхиол гарч байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө баян удаагийн ялгаа ерөнхийдөө хэмжээтэй болчлоо гэдгийг бас нэг илэрхийлж байгаа байхгүй. Тэгээ баян удаагийн ялгаа гарч ирэхэд олон сүргүүр тарах гэж байна л дээ. Нэгдүгээрт нь тэр нөгөө нийгмийн шударгаас гэдэг асуудал те ач төвчөн зарчим гэдэг шүү дээ. Тэр ингээд нөгөө энэ баян удаагийн ялгаа чинь үсгэхтэй ингээд хойно үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэдгийг баян удаагийн ялгаа ингээд ихсээд явахаар гол асуудал юм гэхээр нөгөө дотор хөгжлийн асуудал өөрөө хэрэгцээтэй болчтой. Нэг их ингээд ядуу явахаар ч нөгөө босрлын асуудал, эрүүл мэндийн асуудал, тэгээд нөгөө нийгмийн баялагаас хүртэх, тэгээд нийгмийн одоо асуудалд оролцох оролцоонууд нь өөрсдөө хязгаарлалт болоод явждаг. Тийм байна л да. Тэгээд та өөрсдөө мэдэн шүү дээ ингээд манай жижиг бол сонгуулиуд дээр ямар үр дүн харагддаг юм гэхээр баячууд нь их хурлын гишүүн бол сонгож гарч ирдэг. Их хурлын гишүүн болчиход цайдаар болцоход. Тэгээ сайдаар болчихоор өөрсдийнхээ яамт дээр бүх хөнгөлөлт функцүүдийг өөрсдөө нэг хат төлөвлөлөө ингэж явуулдаг тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө эрх мэдлэгийг төлөвлөрөөд ингээд явахаар ямар үр дүн гардаг гэдгийг та нар одоо коммунизм задарч унсаас мэдэн шүү дээ. Энэ коммунизм чи яагаад задарч унсан гэхээр ерөөсөө эрх мэдэл цөөхөн хэдвүнээ гарт төвлөрдөг тийм үү. Тэгээд энэ одоо эдийн засгийн энэ харилцаа маш их өвчтсөн ийм үед болохоор тэр цөөхөн хэдвүн хүний гарт эрх мэдэл төвлөрөх гэдэг маань асуудлыг үр ашигтай зөв шийдэх тийм механизм болж чаддгүй. Тэгээд ингээд бүх төрлийн систем үүнээсээ болж ингээд задраад унжийдэг. Тэгэхээр ерөөсөө энэ төвлөрлийг сааруулж эрх мэдлийг ингэж задлан иргэдэд эрх мэдэл өгөх гэдэг маань өөрөө тэр шийдвэр гаргах процессд иргэдийг оролцуулах тийм үү. Тэр л одоо үйл ажиллагаа дэмжих гэсэн агуулгаж тарж байгаа юм л да. Тэгээ одоо бид нар ингээд тухайлбал үндсэн хуулийн дээр бид ингээд харах юм бол хүний эрх тийм Монгол хүний иргэний эрх гэх бүсгүйн том бүлэг залуудыг явж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө юу үзэж байгаа юм гэхээр ерөөсөө иргэдэд оролцоо шууд ашиглан дамжуулж хөгжлийг одоо юу гэдгийг хөгжлийн гацсан иргэд оролцох оролцоо болж байна. Өөрөөр хэлбэл одоо
хөгжих эрх чөлөө хөгжих эрх гэдэг тэр ойлголтыг төрийн бодлогын хэмжээнд хааж тавина гэх тийм ойлголт хандж байна. Тэгээд та бүхэн мэднэ л дээ тий одоо шинэ бид ингээд 2009 онд ажил хэсэг байгуулагдаад төлөвлөлт харуулахын одоо загваруудыг үзээд бид нар арчилсан гэрман одоо холбооны гэрман олсон тийм ээ. Тэрний зарим модуудыг туршлагыг тэгээд Швейцарын туршлагыг мөн Испанийн одоо туршлагыг бид нэлээд харсан л да. Испанид нэг албан тэр Каталон гэдэг тийм одоо Барселона гэдэг тэр мужийн туршлагыг бид яг харсан гэхээр бидэнтэй хамт адилхан системээс арчилсан гэрман тийм холбооны гэрман гэж болоод тэгээд арчлын тогтолцоо хөгжилдөө яаж тийм үйлдсэн байна. Тэрийг нэгдүгээр нь үзээ. Хоёрдугаарт нь Иван Франкогийн цэргийн дарга бол Испанид байсан. Тэгээд тэр дарга бол задарч унаад тэгээд ингээд Испанийн өндөр арчлалын бас их том жишг болсон байж байгаа. Энэ амжилтанд яаж хүрв? Тэгээд уулаасаа ингээд иргэдийн оролцоо шууд арчлалын дэглэсэн ийм тогтолцоо тавьж ирсэн Швейцар гэдэг энэ гурван улсын ерхэд манад хэрэг болох гэдэг туршлага юу вэ гэж бид үзэж явсан. Тэгээд ингээ хараад байхад Швейцар дээр бид ерхэд өөрсдийнхөө юг одоо харах илүүдэд төлөвлөсөн зүйл тань гэж үзсэн. Яг ингээд тэгэхээр та бүхэн мэдээж ч одоо Швейцар гэдэг бол үзэх тийм үү. Энэ хэрэг Оросыг мэддэг хүмүүс өрн дээр мэдээж ч Швейцар гэдэг үг маань дор хоёр одоо агуулгатай байдаг. Нэгдүгээрт нь Швейцар гэдэг үндэстнийг Швейцар гэж нэрлэдэг. Хоёрдугаарт Орос хэлэн дээр одоо ресторан бар хоолны газрын үд оголгод хүмүүсийг Швейцар гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр яагаад тийм болсон гэхээр Швейцар 200-300 жилийн өмнө Европын хамгийн хөгжилд байгаа ядуу байсан байна. Тэгээд нөгөө цалин орлогын ханаас нөгөө эрчүүд нь гадагшаа явж ажилладаг. Тэгэхээр одоо шинэ Оросд бол тухайлбал Швейцаруудын хийдэг байсан ажил нь нөгөө хэл шаарддаггүй нөгөө үе тал хамгаалалт тийм ажил хийдэг байсан. Тэр нь өөрөө нэгэн нэр болоод төрчихсөн. Одоо шинэ Швейцарууд нөгөө Роман парламент хамгаалтын албыг авч удаа шүү дээ. Швейцар гэж нэрлэгддэг тийм ээ. Бид нар бол нөгөө христийн шашин ч юм уу католик шашин хүнээс илүү шийддэг болсон тэр биш. Ерөөсөө ажил хайж явсан тэр хүмүүсүүдийг цэргийн албанд хамгаалалт албанд ингээ авчихсан. Ийм тогтолцоотой. Тэгээ Швейцар өөрсдөө хоорондоо ялгцсан байгаа юм. Бид энэ ядуугаас яаж авах вэ? Одоо байхгүй, цалин байхгүй, энэ багаас яаж авах вэ? Тэгээд тэд нар шийдсэн байна л да. Ерөөсөө нэгэнд орлого багтай хөрөнгө мод байх юм бол бид ерөөсөө иргэд өөрсдөө бүх асуудлаа шийдэж ингэж тогтцоо орё. Хамгийн зөв хөдөлгөөн нь ийм гэж. Тэгээ 200 жилийн өмнө Швейцарууд өөрсдийнхөө үндсэн хуулийг баталсан байна. Тэгээ үндсэн хуулийг батлахтаа болохоор иргэдийн оролцоо эрдэнэ асуудал шийддэг ийм тогтцоо орж ирнэ гэсэн тийм үндсэн хууль баталсан. Тэгээ бид 2009 онд ерөнхийлөгчийн тэр байгуулсан ажил хэсгээр бид судалгаа хийхэд тухайлбал Швейцарт 3000 одоо манай сумын хэмжээний захын нэгж 3000 байсан. 3000-аас 200 болохоор оролцооны парламентын асуудлаа шийддэг. 2800 болохоор одоо иргэдэн өөрсдөө асуудлаа шийддэг. Төсвөө баталдаг, орон тогоо баталдаг. Тэр бүх эрх нь иргэдээр байдаг. Тэгээд тэрийг яг өөрсдөө People's Assembly гэж нэрлэдэг. Манайхаар бол иргэдийн нийтийн хурал та. Тэгээд ингэ явдаг байна. Тэгээд 2011 онд бид нар ерөнхийлөгч санал тавьад ер нь Швейцарын ийм одоо арчлалын тогтолцоо их зүйл юм байна. Тэгээ 2011 оны 2 сард ерөнхийлөгч Швейцар улс албасны ажил хийхдээ яг энэ шууд иргэдийн оролцооны Швейцарын туршилт үзье гэсэн тийм санал тавиад тэгээ Швейцарын энэ чиглэлийн мундаг мэргэжлийн хүмүүс ерөнхийдөө танилцуулга хийсэн л дээ. Тэгээд танилцуулга дээр нэг сонирхолтой тохиолдсон юм гэхээр 2011 оны 1 сарын 1-ний байдлаар Швейцарын тэр нэг төрөний миний хэлсэн одоо манайхаар сум тийм ээ 2800 байхгүй. Тэгээд клиент тавьдсан дээр би сонирхоод уг 2009 оны 1 сарын 1-ний байдлаар бидний үзэхэд 3000 сум байсан. Танах одоо ягаад 2800 болчихгүй. Тэгсэн чинь нөгөө орон нутгийн парламенттай 200 гац сум нь хэвээр байгаа юм. Нөгөө иргэдэн өөрсдөө баталдаг төсөө баталдаг шийдэл гаргадаг тэр сумдын тоо 200 гаруйгаар буцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь яасан гэсэн чинь иргэдэн өөрсдөө шийддэг учраас сумдууд нь хоорондоо нийлчихсэн. Ягаад ингэ тэгэхээр нэг сумын одоо захааг авч явах зардал гэдэг маань тэгээд өөрсдөө татвараа төлж өөрсдөө улсаас авсан санхүүжилтээр тэрийг зардлын дадаг учраас тэрийг хэмжихээр тэр хэмжээний зардлыг өөр бусд нөгөө
ард иргэдтэй хэрэгцээтэй тийм арга хэмжээнд зарцуулах хэрэгсэл нэгддэг юм байна л да. Тэгээд ингээд нийлээд явсан байгаа байхгүй. Тэгээд чиний багш хэлжсэн. Та нарын яриад байгаа энэ шууд дарчлал гэдэг маань үндсэн хуулинд туссан байгаа шүү. Баг харуудын нийтийн хурал гэдэг маань шууд дарчлал өгцөө хэлж байгаа. Эдийн төлөөлөгчтэй хурал бол төлөөлөх ажлыг хийж байгаа. Тэгээд ингээд энэ хоёр хооронд нийлж өгнө хамгийн зөв хөлбөр. Тийм учраас та нар үндсэн хуулинд халдахгүйгээр ингээд иргэдийн оролцоо шууд дарчлал хийж өрн болцоотой гэдгийг бид зөвлөж байсан л да. Тэгээд ингээд Швейцарын ийм тогтолцоог 24 үндсэн хууль батлахад манай тэр үеийн ардын хурлын төлөөлөгчдийн бас нэгэн хэсэг нь Швейцар маягийн үндсэн хуулийг бид Монгол улс үндсэн хуулийг их болгож авъя. Тэгвэл Швейцар руугаа нэг ангилалтай ингээд хөртлийн өндөр хэмжээнд очих юм байна гэсэн тийм төсөөлөл хүртэл ярьж ирсэн. Тэгэхээр бидний ярьж байгаа энэ иргэдэд оролцоо шууд ашиг гэдэг маань үндсэндээ бид өнөөдөр гарч ирж байгаа асуудал биш тийм ээ. 6 жилийн өмнө манай бас үүдээс ярьж ирсэн тийм асуудал байгаа юм л да. Тэгээд ер нь бол өнөөдөр бид нар ингээд харж байгаа л да. Өнөөдөр манай тогтолцоо өөрөөсөө болохгүй. Бид ингээд энэ асуудыг ингээд иргэдэд оролцоо төлөвлөлөөс харуулах орон нутгийн хуулиас ингээд иргэдэд судраа хийж хаад нэг сонирхолтой таарч ирсэн юм. Тэгэхээр тухайлбал манайх ингээд нөгөө улс төрийн тэр нөгөө тухайн үеийн конъюнктураас хамаарат төсвийн шийдлүүд нь тэргээд гарч гараад идэх тийм үү. Тухайлбал шинэ Булган аймгийн Баян багц сум гэдэг би харж ирсэн л да. Тэнд сүүлийн 20 жил дарааж ардсан нь хэлжсэн. Тэгсэн мөртлөө сүүлийн 20 жил улсын төсвөөс нэг ч тийм хөрөнгө оруулалтын дэмжлэг авч байгаагүй. Тэгсэн мөртлөө улсын 100% сум болохоор жил болгон 3-4 төгрөг хөрөнгө оруулалтаас авдаг. Ягаад гэвэл тэндээс нэг том сайд дараах сонгогч гарч ирдэг өрхөн сонгуулийн тойрог учраас. Тийм үү. Тэгээ чинь нөгөө нэг хүмүүсийг сонголт хийсээс нь хамаарат ч гэх юм уу эсвэл хин нэгэн том дараах тэндээс сонгогч гарсан тэр агуулгаараа гэдэг нөгөө тэр шудраг биш байдалтай улсын хэмжээний бодлого дээр гарч ирдэг байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө дийлэнх сумдууд ингээд шинэ хуучин төсвийн тогтолцоогоор хөрөнгө оруулалтын болон бусад тэм дэмжлэг авдаггүй учраас тэндээс амьдрал ингээд зогсчихсан хийдэгдэхгүй юм. Тэгэхээр үүнээс багтаацсан юм ингээд тэгэхээр бид юу хэлсэн гэхээр орон нутгийн хөгжлийн сан байгаа маа гэж. Орон нутгийн хөгжлийн сан бид нар ингээд тав хүн мэдж байгаа. Үндсэндээ ямар нэгэн тийм хүн судалтаа оролцохгүйгээр тийм үү. Их усрын хоёр гол их усрж байгаа. Нэг нь нэмэгдсэн өөртөө албан дотор нөгөөх нь ажилтнуудын нөөц центр байт тийм ээ. Тэр нь ингээд томьёогоор шууд ингээд хуулийн заасан хувь хэмжээгээр ингээд улсын дотоод дээр нь дотоодын нөөцийн 30% нөөцийн татварын 5% гэжсэн. Нөөцийн татвар өнгөрсөн онд өөрчлөлт 30% босоод болсон явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд явахаар яаж ингээд тэгэхээр бид 13 онд бараг улсын бүх сумдаа бид нар явж энэ асуудлыг тайлбарлаад ингээд явсан. Тэгэхэд бол иргэдийн ярьж байгаа юм гэхээр бид улсаас урд нь ямар санхүүжилт авдаггүй байсан. Харин энэ их том өөрчлөлт орлоо. Бид нар ингээд хөрөнгөлөгдсөн маш олон асуудал ингээд шийдэх хөрөнгөний болцоотой юм байна. Тэгээд бид ингээд одоо юу гэдгийг 91 оноос арсан тогтолцоо гэдэг ингээд яриад явсан. Үүн дээр одоо нэг тийм зүгээр нэг тийм цаасан дээр мөчсөн юм гэхээр ард түмэн одоо засгийн бүх эрх мэдэл ард түмний гартаа гэдэг үндсэн хуулиар заасан мөртлөө ард түмэнд тэрийг шийдэх тэр одоо боломж байхгүй. Асуудал шийдлээ гэдэг хөрөнгө мөнгө байдаггүй. Тийм үү? Тэгэхээр энийг бид ингээд одоо задлаад ингээд эрх мэдэлтэй болох тэр үйл явцын хөрөнгө мөнгө санхүүжтэй холбоотой ингээд явж байгаа юм да. Тэгээд ингээд бодоод үзэхээр Швейцарын энэ загвар дээр даваа тал нь юу гэхээр яг ард иргэд өөрсдийнхөө хэрэгтэй юмыг тийм ээ тэр баг ч гэсэн тэр хөсвөрийг өөрсдийнхөө хэрэгтэй юмыг шийдэх тийм болцоотой боломжтой болоод явна гэдэг маань тийм үү? Одоо тухайлбал иргэд өөрсдөө шийдэх юм бол тухайлбал тэр Баян зүрх дүүргийн одоо тэр зам уулзаад тэр нохоо байхгүй шүү дээ. Тэр нь өөрхийн хэрэгтэй юм гэх юм тийм үү. Тэгээд бид нар ингээд өнгөрсөн 13 онд Чингэлтэй дүүргүүдээ хороод яваад уулзалт хийж яхад нэг иргэн 17 хононд босоод хэлжсэн л да. Одоо Чингэлтэй дүүргүүдээр 2.3 тэрбум төгрөг дүүргийн орон санд оруулсан. Үүний 1.9 тэрбум болохоор удамжны гэрэл тавьсан байна гэдэг. Тэгээд тухайн тэр иргэн ямар гомдол тавьжсэн гэхээр юу удамжны гэрэл вэ? Би одоо манайх гэртээ гэрэл алах. Би энэ 20 жил амьдарч байгаа. Манайх шиг юм байл 6 тайл жил болгон бид нар гэрэлтэй болмоор цагтаа толгойд гэдэг шийдэж өгөхгүй мөртлөө та нар ингээд гудамжны тэ гэрэл ингээд 50 гээд 1.9 тэрбум тавьсан байдаг. Бид нар тэрийг мэдчихээн яагаад гэвэл энэ манай эрдэнэ төлөвчний ордон дээр Бат Эрдэнэ гэдэг нөхөр болохоор хувийн компани өөрөө удамжны гэрэл тавьдаг компани. Тэрэн дээр бизнес тавьж байгаа юм гэдэг. Ингээд болж байгаа шиг тийм ээ.
Тэгэхээр одоо шинэ өнөөдөр та бүхэн ингээд нөгөө сайн туршлага хуваалцах юм бол хийж юм л да. Тэгэхээр бид хол явуулгүйгээр тийм үү сайн туршлагатай тийм дүүргүүд байна шүү дээ. Одоо шинэ Сүхбаатар дүүргүүд маш олон арга хэмжээ хийгдэж байгаа. Бид зүгээр хаул дүүргийг нэлээд харддаг. Хаул дүүрэг дээр одоо шинэ ийм явдал болсон шүү дээ. 13 онд 13 сарын 1-ээс эхэлж байгаа орон нутгийн сан төлөвлөж өгдөг болсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр 13 онд тухайн улсын хэмжээнд нийт 240 тэрбум төгрөг орон нутгийн сан төлөвлөрнө гэдэг ингээд явсан. Гүйцэтгэлээр 200 тэрбум гарсан. 2014 онд 280 тэрбум төгрөг төлөвлөж одоогийн байдлаар насан турш нь 170 тэрбум байдаг л дээ. 15 онд 203 тэрбум төгрөг ингээд орон нутгийн төлөвлөсөн багаар ингээд явж идэг. Тэгэхээр хаул дүүргээс нэхэр өөртөө орж ирсэн мөнгийг 60% юу л үгүй хорооддоо фамилийн тоорны хуваалцсан. Тэгээд яасан ингээд тэгэхээр танаа хороо шийдсэн тэр шийдэлийг бид эрдэм төлөвчтэй хурд дээр өөрчлөхгүй шууд татнаа гэдэг. Тийм үү? Тэгэхээр одоо тухайлбал хаул дүүргийн нэг хороон дээр яасан гэдэг тэгэхээр 10 жилийн өмнө 2000 хүнтэй байсан хороо одоо 17,000 хүнтэй болсон байна л да. Тэгээ өглөө босохоор нөгөө бүх хүн хоолундаа бэлдэх гэдэг ингээд тогон бүтээгдэхүүн залгах юм залгахаар тогон нөгөө ачаад тахгүй унтарчдаг. Ороо 7-оос хойш дахиад унтарчдаг. Ягаад гэвэл хүн олон ирэл те ороо хоолундаа бэлдэх гэдэг унтарчдаг. Тэгээд ерөөс асуудал хэрэг шийдэгддэг. Тэгэхээр хаул дүүргийн тэр хороо яасан гэхээр өөртөө ногцсон 160 сая төгрөгийг ерөөсө трансфертер болчихдаг юм гэдэг хооронд ярьж байгаа шийдсэн тийм үү. Тэгээд хийнгүүт тэр төгөөс хавралж байгаа шиг тийм ээ. Жишээ нь юун дээр жаргаланд сум хуучин хот шүү дээ. Хот хотод маш их юм схем хэрэгэлсэн. Ерөөсө багийн хурдаар шийдсэн шийдлийг баг болгондоо 40-30 сая төгрөг шууд хуваарж өгөөд танаа багтаа шийдсэн шийдлийг бид эрдэм төлөвчтэй хамтран өөрчлөхгүй шууд татсан юм. Тэгээд ингээд явцсан чинь эрдэнэ өөрсдөө ингээд уулзсан тэгээд багийн хурлын тийм баг жидтэй болдгоо байсан багийн хурлын цартаа 2-3 удаа хурлдаг болоод тийм. Тэгээд ийм асуудал шийдэгээд тэгээд сүүлд над руу хийсэн ажлынхаа зургуудыг хийсэн юм тэгээд явуулсан л да. Их мундаг ажилласан юм. Тэгээд тэр хотын засаг дарга баасан дээр надад ирчихсэн л да. Яасан гэсэн чинь 13 онд 7 сард нэг шивэдэд гарчаад 10 жил болсон нэг залуу нутагт анхуд ирсэн юм байна л да. Ногоон карттай болчихсон. Ногоон карттай нэг чөлөөт орж гарах юм нэгдсэн. Тэгээд хаалсан хүн чинь шууд Монголд ирээд тэгээд бенжинг авч шивэд юм гэж ирсэн юм байна л да. Тэгээд сар гаруй жаахан сар гаруй амарч амаат цаатан орчин тойронтой танилцаад би юу явах байлаа. Ир сайхан болж байна. Билгийг харагдаж байна. Тэгээд явах болсон байна. Тэгээд хотод маш их юм хийгдсэн. Хотод амьдэрдэг манай нэг сангийн амттай бичсэн сангийн хотод 20 жилийн дараа анх очичоод нөтөн жил болсон байна. Шаард болсон байна. Шаард болсон юусе гэрэл гэдэг чи байна. Тэгээд тэнцээ бас нэг иргэн надад ирж уулзч юм уу? Улаанбаатар ирээд уулзч ярьжсэн л да. Жинхэнэ иргэнлэг нийгэм манай хотод бий болж байна гэж. Яасан гэсэн чинь нөгөө сумын засаг дарга нь халамжийн тэр мөнгийг хэнд олох уу гэдгийг урдан дарга шийддэг гэсэн болоод агуудаа өгсөн юм л да. За энэ халамжийн мөнгийг хэн авах хаа мөрч шийд. Танаа шийдгээд тэгэхээр бид нар чинь хатаад байгаа. Тэгэхээр тэнцээ нэг халамжийн мөнгийг хэнд өгөх асуудал шийдэжсэн чинь нэг үг усч ирсэн гэж. За би ингээд одоо төрийн бүйнэ халамжийн мөнгөөр олон жил явлаа. Үнэхээр одоо тэр болсон. Одоо манай хүүхдүүд том болчихлоо. Одоо би төрийн мөнгө хапаагаар өөрөө ингээд хүүхдүүдийнхээ нэвтрийг мэд явчих болцоотой боллоо. Би энэ халамжийн мөнгийг авах байлаад манай хажуу хашааны тэр юмд өгөөч. Тэр юм ганцаараа. Би тэр юмд өөрөө болоод та болцоог юм өгөөч гэсэн тийм үү. Тэ санаа мөрөөгт гараад ингэ явж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг иргэдээ оролцоо бас ингээд амьдрал төрж байгаа энэ орон нутгийн хөгжлийн сан хэрэг болж байгааг бас нэг даваа нэг жишээ болоод байна л да. Тэгээд ер нь бол манай ерөнхийлөгчийн гараар дээр тайлбарсан нэг бол одоо бодох чинь олуула болцгоо гэдэг үг л шүү дээ. Олуула болцгоо. Тийм үү. Тэгээд энэ орон нутгийн хөгжлийн сангийн загварын чинь нэг гол үзүүлэлт нь Хуамын тав байгаа. Тэгээд бид нар сангийн амд үндсэндээ нэг тийм таагүй сонирхолж ярихад нэг тийм гоё жишээ бий л дээ. Бид нар орон нутгийн сан ийм одоо иргэдээ оролцоод төлөвлөлт саналх юм бодвол бид нар 2009 оны 11 сард болсон эдийн засгийн форум дээр бид анх ингэж гаргаж тавиад тэгэхээр Барилсаг сайн бидэнд бүр юу хэлчихсэн хэрэг. За дарчилч чи
өөрөө хуулийг бэлдээд бидний цаана болгоо. Бид нар тэр шиг шууд засгийн газар шууд оруулъя. Үүсэх засдаг гэдэг. Тэгээ байцгаас хэлцээ юмд хүрсэн гэдэг. Тэгээ бид нар яг орсон тэр үүсэх засгуугаар засгийн газар хурдан дээр оруулж ирсэн. 2010 оны 5 сард болсон засгийн газрын хурдан дээр нэмдор цайд хуучин сайд байсан шүү дээ. Нэмдор сайд хүртэлсэн шүү дээ. За наад ерөнхийлөгчийнхаа наад бодлого бүгдээр шууд хэмжээд явуулчихъя. Шууд явуулчих. Наад чинь бас хэрэгтэй бод харагдаад байгаа юм шиг байна. Тэгээд чинь ингэж явж байгаа юм явсан хэрэгтэй. Тэгэхээр энэ онцлог үсэн сангийн бид нар тэр Хуамынхан үзүүлдэг бид нар өөрсдөө тооцоо би өөрөө тооцоо хийж сууж байхдаа 2008 оны гүйцэтгэл 2010 оны төлөвлөгөөнд тооцоо гэж үзэхэд Хуамын үзүүлэлт 60% дээр таарч ирсэн. Тэгээд бид нар сангийн хаан ингээд Хуамын 60%-аар нутаг дэвсгэр алсагдсан юг 10%-аар аваад натар үйлсээр 30%-аар гэсэн санал бид нар өөрсдөө тооцоо хийж өгсөн. Яг засгийн газар журмаа бодохтой бүгднийг 25% татсан юм л дээ. Тэгэхээр 25 гэхээр сонирм юм болчихдог байхгүй юу? Ингээд одоо шин бахангаа дөрөх юм. Нийслэлийн 3000 унт шүү дээ. Тэ 3000 унт гэсэн мөртөө нөгөө нийслээс алцагдсан дүүрэг 20 дугаар нь нутаг дэвсгэрээр хоцрогдсон гэдэг тэ. Тэгээд тэр тухайд одоо шин Сүхбаатар дүүрэг чинь 130 мянган унт тэ. 38 мянган. Тэр чинь бахангаа дүүрэг болохоор Сүхбаатар дүүргээс илүү аваад байгаа шүү дээ. Яг энэ нөгөө 25 гэдэг нөгөө комиссионээс тэгш татсан тэр юм чинь. Одоо бид нар хөдөөс сумдуудаар хардгийн тухайлбал одоо шинэ Овсангийн тэс сум тийм үү. 2000 хүнтэй мөртлөө 450 сэдвэр авдаг. Ягаад гэвэл столийнхаа юу гэх талбайгаар санхүүж авах шиг тийм. Овсангийн хэрс байна. Тийм хөсгөдийн 2 сум байгаа. Тэр засахгүй болохгүй юм байна л да. Гэхдээ ер нь бол бид юу зүйлс гэхээр альва ийм шинжлэлийн бодлого авах хэмжээ өөрөө гэдэг хичнээн зөв бодлого байлаа гэсэн хэрэгжих тийм үү. Энэ одоо үйл явц нь хүмүүс ойлгох тэр үйл явц нь тодорхой хэмжээний хугацаа шаарддаг юм аа гэж. Тэгээ бид нар одоо нийслэлийн эрдэмтдийн хурлын дэргэдэх иргэний орцны хэлцтэй банк хамт ажиллагатай юм явдаг. Өнгөрсөн 2 сард манай иргэний орцны хэлцээс хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын 152 хороо нийт 15 мянган өрхөөр судалгаа хийсэн байна. Тэгээ тэндээс ямар дүгнэлт гарсан гэхээр нийт судалгаанд оролцсон иргэдийн 80 гаруй хувь болохоор энэ иргэдийн орцны бодлого бол зөв бодлого бидад дэмжинэ гэж. 50 гаруй хүн болохоор бид яаж оролцохоо мэдэхгүй байна мэдээлэл байхгүй. Тэгэхээр одоо бидний дараагийн одоо цаашдаа явах бодлогын гол чиглэл нь тийм ээ яаж иргэд рүү хүрэх үү мэдээлэл өгөх үү иргэдийн оролцоогоо яаж те хангадаг болох вэ гэдэг. Яг нь зүгээр урд нь одоо бахараа иргэдийн хурлыг харахад бол та нар өөрсдөө тэр энэ юу надаас илүү мэднэ. Бахараа иргэдийн нийтийн хурлч нөгөө дараагаа сонгох гэж та нэг хацууд цуглах тэгэл юу цуглахгүй шүү дээ. Тэ? Ямар ч шийдвэр гаргасан тэр нь одоо юу гэдэг вэ? Одоо их зүйн тийм акт болж чаддгүй, хэрэгждэггүй тийм үү? Тэгэхээр ингээд одоо юу гэдгийг хаавал дүүг шиг ингээд бахараа дээр шийдсэн шийдвэртэй шууд одоо ингээд шийдвэр болоо гэсэн юм нөгөө иргэдийн их цааш их юм байна. Ховдод таш. Тэгэхээр одоо би цаашдаа юу хийж чадлаасаа ярьсан зүйл баг тийм ээ. Тэгээ одоо бид нар яаж ингэж тэгэхээр 2009 онд бид нар энэ 10 онд энэ төсвийн хуулийг төслийг 10 оны 5 сар засгийн газрын хурдаар оруулчихад тэгээд ингээд явсныхаа дараа бид нар иргэдийн оролцоо гэдэг бүтэн тийм бүлэг зүйлийн өндөр орсон шүү дээ. Төсөнд хууль гэдэг тийм ээ. 60% дуртай гэж болж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар энийг зүйл анзаарсан юм гэхээр би сангийн амд 2000 онд төсвийн газар нар хийжсэн л да. Тэр үед би түүгээс нөгөө нийт төсвийн бодлого зарлан 40% оруулалт нэмэлт байсан гэдэг тийм. Тиймд мөнгөтэй аймагуд нь юу гэдэг байсан гэхээр үндсэндээ ингээд нөгөө дарга нарын шийдлүүд нь илүү давмгаалж явчихдаг тийм ээ. Одоо тухайлбал сонгон хайрхан дүүрэгт Ганбаатар гэдэг дарга байсан. Улаанбаатар Ганбаатар гэх тийм ээ. Тэгээд тэднийг хордох хэрэгтэй байсан. Тэгсэн чинь яасан гэсэн чинь багш нарын цайдаар тавьж өгдөггүй. Сургуулиуд нь 99 онд ажил хаяад. Тэгээд бид шалгалт хийгээд үзсэн чинь орлого нь бол хангалттай байхгүй. Гацуу тэд дээр яасан гэхээр орж ирсэн орлогоороо дараа 7-8 хүн онцгой цаад амьдрах юугаа шаардчихсан. Ганбаатар дараа шинэ машин авчихсан. Өрөөгөө шинээр засаад ингээд тохижуулчихсан. Тэгээд нөгөө 9 сар болсон чинь нөгөө мөнгө байхгүй хөсөө цахим тавьж өгөхгүй ийм юм очижсэн. Тэгээд нэг хэсэг чинь мөнгөтэй дараа нь юунд оруулдаг гэсэн хэрэг машин авах тэгээд өөрсдийнхөө бус зардалд илүү хараад
бусад нөгөө сургууль эмнэлэгтэй нийгмийн чиглэлийн асуудал нь хороод ингэ явчихдаг. Тэгэхээр бид ингээд нөгөө төсвийн шинэ хуулийг хийхдээ хэрэв бид нар орон нутгийн эрх мэдэл өгч ингээд мөнгөний нэмж байгаа бол энэ мөнгө одоо яг зүр зүйтэй засуулах тэр одоо механизм юу гэж байна гэхээр яг ч иргэдэд оролцож тарч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид ингээд хөрөнгө оруулалтынхаа асуудыг шийдэхдээ иргэдэд оролцооны шийдэл хол болно гэдэг юм бодлого явуулсан нэг шалтгаан тавьж байна. Тэгээд бид одоо юу хийж байгаа юм бэ гэхээр 2010 оноос хойш бид иргэдэд оролцооны одоо урд нь манай хуулиуд дээр байсан том төтөл юм гэхээр тунхаглалын чанартай залтууд орчоод яг тэрийг хэрэгжүүлэх тэр нэг бусдууд дээрээс байдаг. Тэгэхээр бид юу үзсэн бэ гэхээр иргэдэд оролцооны тал дээр бид одоо нэгдүгээрт нь бид сумын дүрмтэй гэж болъё. Орон нутгийн үндсэн дүрм. Тийм үү? Энэгээр болохоор иргэдийн хоорондын харилцаа иргэдээс орон нутгийн эрх барих байгууллагууд та яаж харилцах энэ харилцааг тийм тодорхой дүрм журмтай болгох гэж. Хоёрдугаар болохоор бид нийтийн зар мэдээний тогтолцоотой болгоё гэдэг. Ерөөсөө энэ гарч байгаа шийдлүүдийг нийтэд мэдээлдэг шийдэл гарах энэ одоо явцаа тэр хурлаа нийтэд мэдээлдэг ийм тогтолцоо оруулах гэсэн бол нийтийн зар мэдээний тогтолцооны тэмдэг гаргасан. Түүнээс гадна бид нэг дутагдж ирсэн юу гэхээр нөгөө бат хороод иргэдийн нийтийн хурл байгаа. Нэг байдаггүй. Би өөрөө сундуудаар нэлээд олон багийн хурл сууж бичсэн. Тухайлбал нэг сумын багийн хурл суучаад сонир хурл болсон л доо. Тэгээд танах энэ багийн хурлын дэг гэж юу байна гэдгсэн чинь бид нар яг өөрийн батсан дэг байхгүй. Гэхдээ бид нар улсын хурлын дэгээр явдаг юм аа. Гэдэг тайлбар тавьчих шинэ. Тэгэхээр бид ингээд шинэ бат хороод иргэдийн нийтийн хурл ингээд өөртөө шууд дарчлалын ингээд чин багшийн хэлээр шууд дарчлалын үндсэн зарчим үндсэн хууль туссан зарчим буй юм бол энэ нь өөрөө ямар байх хэвээр гэдэг чиглэлээр бид нар тийм дөрвөн төсөл гараад ингээд тавьсан гэж байгаа. Тэгээд бид энэ бакалавр дэгдлийн хуулийг юу гэсэн ингээд тэгэхээр бид ингээд нөгөө олон хүн цугсан тийм одоо хуралдааны болгоод байна. Чи энэ чинь нөгөө бид нар өөрөө чи институт гэдэг ерөөсөө бид нар анхаарах хайдаг байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр институт нь өөрөө ямар байх хэвээр юм, бүтэц зохион байгуулалт нь ямар байх хэвээр юм. Харин энэ одоо бакалавр дэгдлийн хурал гэдэг энэ институцийн маань эрх бүх барих гэдэг дэд байгууллагын хуралдааны хэлбэртэй болсон. Тийм байдаг гэдэг дүрмийг хийсэн. Тэгээ орон нутгийн хөгжлийн сангийн журам гэдэг бид нар хийсэн нэг юм биелтэй. Тэгээ энийг яг ингээд нөгөө орон нутагт бас хэрэгжүүлж байгаа явц нь өөрөө тийм алга цав байна. Зарим сумд одоо тухайлбал Архангай захир сум гэдэг сумын дүрмээс ахуулаад бүх дүрмлүүдээ хийгээд аюул сайхан явж байгаа. Тэгэхээр одоо шинэ захир сумын хүмүүс сумын дүрм дээр нөгөө сумынхаа засаг даргаыг иргэдэн шууд сонгоно гэсэн тийм заалт оруулчаад тэгээд өнгөрсөн он тэдний 12 гэсэн шүү дээ. Архангай захир сумынхан болохоор сумынхаа засаг даргаыг иргэднээс сонгоцсон. Тэгээд иргэдийн иргэдийн төслийн хурлаас шийдвэр гаргаад нэгэн сумын дүрм гэж батгдсан юм чинь тийм үү. Бид сумын даргын засаг даргаыг болохоор гад иргэднээс шууд сонгоно. Энэ сонголтыг бид иргэдийн төслийн хурлаас шууд баталгаажуулж сайхан батлаа гэсэн тийм зал дээр явчихсан. Тэднийг ингээд жишээ нэг сумын засаг өөрсдөө шууд сонгоод явж байгаа шин. Хосгил аймгийн ямар уулыг цагаан улаан уулыг цагаан улаан уулч бас гэсэн шүү дээ. Тийм засаг дарга өөрсдөө шууд сонгоцсон. Эрдэнэс шууд сонгоод тэгсэн эрдэнэс шууд сонгоод эрдэнэ төлөвчтэй хурдас батлаад тэгсэн чинь аймгийнхан засаг дарга тэрийг одоо батлахгүй 3-4 удаа буцаасан. Тэгэхээр тэд нар эрдэнэ үуч тавьсан гэхээр иргэд шийдсэн шийдлийг хэн нэгэн хүн цогтолтон тий буцаах асуудал байхгүй. Үндсэн хуулиар заасан гэдэг. Үндсэн хуулийн дээр улсын хурлын мөрөгтэй байдаг шүү дээ. Тэгээ орон нутгийн тодорхой асуудлаар ард иргэдийн хүнд санал асуулга явуулж болно. Санал асуулганд үндсэн шийдвэр заасан гэдэг шүү дээ. Тэгээ бид ингээд өөрсдөө хэрэг хэрэгжүүлсэн. Энийг одоо батлахсаар авахгүйгээд тэгээд 3-4 удаа буцаасны дараа тий улаан уулын засаг дарга ингээд өвдөсөс сонголтоор батлах гэдэг юм шиг тийм. Тэгээ ийм хөдөлгөөн орж ирж байгаа. Тэгээ энэ дөрвөн журмуудын хэрэгжилт нь өөрөө алдаг цог сонирхлын байдалтай болчиход идэг. Тэгээд нөгөө тухайлбал би нөгөө сундуудаар ингээд явхад иргэд ярьж байгаа байхгүй. Бид ингээд иргэдийн оролцооны хажуумыг хэлж батлаа гэхээр дараа нь ураа асуучих юм аа. Бид нар хиндүү хандах юм бэ гэдэг. Тэгэхээр бид ингээд энэ асуудлыг ингээд яг хоо ерөнхийлөгч танилцуулаад ингээд явсан. Тэгээ ерөнхийлөгч бидэнд ямар ч хэлэх гэсэн хэрэг одоо энэ ердийн оролцооны журмууд энэ тэнд ингээд ямар ч байсан тодорхой хэмжээ зарим сундуудад хэрэгжиж ингээд сайн бат болно харагдаад тийм явлаа. Тийм учраас одоо нэг хууль болгооч гэдэг. Тэгээ бид нар одоо яаж ингэ гэхээр иргэдийн оролцооны хуулийн төсөл бэлдээд тэгээ бид нар 2-7 хоногийн өмнө нийслэлийн иргэдийн оролцооны хэлцтэй хамтраад хэлцүүлэх хийсэн л дээ. Ерөнхийдөө бид ингээд иргэдийн оролцооны хууль өчигдөр ингээд хийж болж байна.
Тэгээд бид иргэдийн оролцооны хуулийн дээр болохоор яг иргэдийн оролцоог тэр баг дараалал тэр тодорхой бүлгүүдээр ингээд хийгээд үндсэндээ бид нар одоо дуусч байна. Эхний бүлэг нь одоо юу байх юм гэхээр яг л иргэдийн оролцооны үндсэн зарчмуудыг бид томхорж байгаа юм уу? Үүнийхэн дараа бид үж үзэж байгаа гэхээр ер нь юу явах хэрэгтэй юм? Нийтийн зам мэдээний тогтолцоо ямар байх хэрэгтэй юм? Нийтийн зам мэдээний тогтолцооны дараа болохоор бид баг хараадын иргэдийн нийтийн хурал ямар байх хэрэгтэй. Тэр нийтийн зам мэдээний урд бид нар орон нутгийн хэрэгцээ өгсөн тийм бүлэг оруулж ирж байгаа. Орон нутгийн хэрэгцээ үүдгээр бид үж үзэж байгаа. Тэгэхээр үндсэн бол Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй харилцааг орон нутгийн хэрэгцээ зохицуулна. Орон нутгийн хэрэгцээ одоо үндсэн одоо хуулийн нөрөө орон нутгийн үндсэн дүрм байна. Үндсэн дүрм дээр орон нутгийн ямар дүрм журмыг хэн баталж, ямар дүрм журмыг яаж бүрдэх талаар үндсэн зарчмуудад тогтоосон байна гэдэг. Үндсэн дүрм бичээд орон нутгийн хэрэгцээ хүчээр тэгээд нийтийн зам мэдээ, тэгээд нийтийн зам мэдээний дараа болохоор баг хараадын иргэдийн хурал тийм үү. Тэрний дараа болохоор иргэний танхим гэсэн би даасан бүлэг зарт. Тэгээд иргэний танхимын дараа болохоор бид нийтийн санал асуулга гэсэн нэг зар бүлэг явуулж би даасан. Тэрний болохоор нөгөө дараа болохоор орон нутгийн санал хураалт гэдэг. Орон нутгийн санал хураалтын дараа бид иргэдийн аудит гэсэн тийм бүлэг оруулж ирээд тэрнийхэн дараа болохоор нийгмийн өмгөөл буюу нийгмийн хариуцлага гэсэн тийм бүлэг оруулж ирээд тэгээд хариуцлага тогтцоо юм байна гэдэг явж байгаа шин. Тэгээд бид ингээд ингээрээ болохоор одоо тухайн санал хураалтанд бид юу хийж байгаа юм гэхээр одоо ингээд иргэдтэй уулзахад нэг тийм асуудал гардаг шүү дээ. Одоо шин хороодын дарганаар дүүргийн дарганаар шийдэл гаргацдаг. Тэр нэгдэл мэдэгддэггүй. Тэгээд гарсан буруу зөв шийдвэрийг ингээд буцаах гэхээр тэг боломж өгдөггүй. Тийм үү. Тэгээд бид энэ юу гэж хэлэхээр нийтийн зам мэдээ энэ тогтолцоог болохоор гарч ирж байгаа бүх шийдвэрүүд бүгдээр ерөнхий үйлдвэрлэлийн тийм тогтолцоог бүрдүүлж өчөөд тэгээд гарсан адилхан шийдвэр тодорхой хугацаанд дараа хүчтэй болдог. Тэр хугацаанд одоо сонгуульд өгөх санал өгөх хэрэгтэй ерөнхий тодорхой хувь хэмжээний хүмүүс нэрт нь одоо гарын зураад ийм шийдвэр хүлээн зөвшөөрөхгүй гэх юм бол нийтийн санал хураалтад хөрчдөг. Тэр нийтийн санал хураалтын шийдвэр эцсийн шийдвэр үүдэг. Тийм ээ. Одоо нэг одоо юу гэх юм дөрвийн хэмжээнд нэг одоо шинэ тухайлбал заах газар болгоё гэдэг шийдвэр гаргасан байдаг шүү дээ. Тэр гол иргэдийн одоо шинэ яг шаардлага хангасан иргэдийн эсвэлцэн гаргаж авчих юм бол тэрийг хамгийн гол хүлээгдэх юм бол тэр санал хураалтын процесс нь эхэлдэг. Тэгэхээр санал хураалт явагдангууд одоо тэр нь одоо шинэ тэр шийдвэрийг нийт санал хураалт авсан иргэдүүд дээр эсвэлцчих юм бол тэр шийдвэрээр өвчин төгөлдөр албан ёстой өвчин төгөлдөр болохгүй өвчин болдог. Тэгэхээр тэр асуудал руу 20-30 жилийн хугацаанд ирж явдаг гэдэг юм те. Тэгэхээр ийм бид нар хууль гаргах гэдэг. Тэгээд бид нар ирэх одоо 3 өдөр нөгөө төр бид нар энэ хуулиа яг хэзээ бид нар харьцуулаад тэгээд ерөнхийлөгчийн сайдын дээр тавиад тэгээд эрт хоноос бид нар иргэний танхимуудаар хэлцүүлэх юм гэдэг явах нэг тийм санаа байна. Тэгээд ингээд өөрөөр хэлбэл нөгөө энэ иргэдийн оролцооны асуудлыг ингэж нэг алга цог харж байгаа. Энээс зайлсхийж байгаа те. Тэр албан шаардлагуудыг тийм хуулийн тийм юу л хариуцах хэмжээнд оруулах тийм санаа байна. Тэгээд ер нь бол бид 2010 оны 9 сарын 13-нд Монгол Улсын ерөнхийлөгч иргэдийн оролцоотойгоор төлөвлөлөөс хадгалах урт хугацааны болгон баримтч болсон 10 жилийн хугацаатай. Тэгээд үүнийхэн дагуу бид болохоор энийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу 3 жилийн хугацаатай үндэсний хөтөлбөрийг засгийн газарт оруулж дэмжүүлээд улсын хурлд өргөмөрсөн байж байгаа. Одоо Бацаанд дараагаар ахлуулсан ажлын хэсэг хэмжээ ажиллагааны явж байгаа. Энэ батгахаар нөгөө иргэдийн оролцооны боловсролыг дэмжих олон ажил хариуцах хэдэнтэй мөнгө төрөх санхүүдэд тэгээ болоод явах байх. Тэгээд яг та бүгд би ямар санал тавих гэдэг байгаа юм бэ гэхээр ер нь түрүүний тэр хийсэн нөгөө судалгаа болохоор иргэдийн 50-аас дээш хувь нь яаж явахсаа мэдэхгүй байна гэдэг гэж байна тийм. Тэгэхээр одоо хацуугаас Улаанбаатар хот маань дөрвүүд дээр иргэдийн оролцооны хэлцүүс байгуулагдаад ингээд явж байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн оролцооны хэлцтэй манай хамгийн газартай хамтраад эх оны 1 сараас эхлээд хороо дээр ерөөсөө тийм сургалтын хөтөлбөр хэрэгжүүлээд тийм 7 хоног болгоо одоо хагасаа дээр тухайлбал хуучин нэг цаг хатуу ах чинь бид нар юу гэж нэг хасаа дээр сонир үйлчлэж болдог гэсэн чинь тийм. Тэрэн шиг ерөөсөө хасаа дээр нэг тийм
хороо болгонд тэр хамтарсан сургууль зохион байгуулад тийм ингээд нэгдүгээрт нь энэ чиглэлээр явж байгаа бодлого танилцуулах, хоёрдугаарт нь нөгөө сайн туршлага олд амжилтуудыг бас нийтэд нь тийм танилцуулж түгээж байх ийм одоо үйл ажиллагаа хийвэл ер нь яах вэ? Энд дээр та бүхэн бидэнтэй хамтраад ингээд дэмжиж агентаас явууч бид бас тодорхой хэмжээний хүн санхүүжилт гаргаж болно. Тийм ээ? Нэг тийм асуудал байна. Хоёрдугаарт нь бид нар бас ерөнхийлөгчдөө бид нар юу гэж яриад байгаа юм тэгэхээр сая засгийн газрын хөтөлбөрөнд ордог бол бид жоохон хойш тавьчихлаа л да. Бид дэрвчлэг болохоор нөгөө онцгой хөгжлийн сангийн бүтээл байгуулалтын жил болгож зардаад тэгээд тухайлбал энэхүү хүрээнд болохоор тийм уралдаан заалаа гэж. Тэгээд 16 оны 20 дугаар сард дүгнээд энэгээр яасан гэхээр шинэ Улаанбаатар хотын нийт хороодын дунд уралдаан зардаад орон зайгийн хөгжлийн сангаараа хамгийн одоо олон хүний шаардлага хангасан, иргэдийн оролцоотой асуудал шийдэж, иргэдийн бүлгэрээ асуудал хийлгэж ингэж явсан нэг одоо хороог нэгдүгээр байргээд, 3 хороог хоёрдугаар байргээд, 6 хороог юу гэдэг те 3 дугаар байргээд, тэгээд нэгдүгээр байранд орсон хороогоо болохоор 100 сая хүртэлх төрийн хэмжээнд хийсэн ажлын 100% шар болгож болгохоор, хоёрдугаар байранд орсон 3 хороог болохоор 80 хүртэлх сая төгрөгийн төслийн 80%-аар